Та сүнстэй амьдарч байгаагаа мэдэх 10 арга 1. Ер бусын үнэр, таны амьдарч байгаа газар сүнстэй болсон эсхийг мэдэх нэг тэмдэг нь танд байнга мэдрэгдээд байдаггүй ер бусын үнэр юм. Хаанаас гарч байгааг мэдэж чадахгүй тэр л үе тамхи аль эсвэл сүрчигний цэцгийн үнэр танд гинт үнэртэнэ. Заримдаа сүнснүүд ямар нэгэн үнрийг авчирдаг аж. Хэрвээ иймэрхүү зүйл танаа гэрт тохиолддог бол таны мэдэхгүй зэрэгэлдэх ертөнцийн нэгэн оршин суугч тантай хамт байгааг нотлох нэгэн тэмдэг юм. 2. Танихгүй хүн мэдэхгүй газрын тухай жигтэй зүуд, хэрв сүнс гэрт оршин суугаа бол заримдаа тэд танд өөрийнхөө тухай янз бүрийн зүүдийг зүүдлүүлэх болно. Энэ зүүд нь жирийн эсвэл хар дарсан байж болно. Сүнстэй амьдарч байгаа хүмүүс өмнө нь хизээж байгаагүй газар, уулзаагүй хүмүүсийн тухай зүүдэлдэг аж. Энэ бол зэрэгэлдэх ертөнцийн оршин суугч танд өөрийнхөө тухай ямар нэгэн юм хэлхийг хүсэж байгаа бөгөөд тэд тантай холбоо барихыг хүсэж байгаагийн тэмдэг. Та тэднийг ямар нэгэн байдлаар ойлгох хэрэгтэй бөгөөд эдгээр хүмүүс нь ихэнхдээ үнэхээр золгүй байдлаар нас барсан эсвэл алуулсан байх магадлалтай. Золгүй байдлаар үхсэн хүний сүнс чөлөөлөгддөггүй аж. Та тухайн зүүдэнд үзэгдэж байгаа хүний тухай мэдээлэл, түүнд юу тохиолдсон тухай нийтийн архиваас олж мэдэх боломжтой юм. 3. Хэн нэгэн таныг ажиглаад байх шиг, зарим хүмүүс бусдыгаа бодвол хоёр дахь ертөнцийг мэдрэх нь илүү байдаг. Таныг хэн нэгэн хаа нэгтээс ажиглаад байх шиг санагддаг уу? Хэрв хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл ажиглаад байх шиг санагдаж байвал эргэн тойрноо харж ямар нэгэн өөр тэмдэг байгаа эсхийг ажигла. Энэ бол тантай параллел ертөнцийн бас нэгэн гишүүн амьдарч байгааг илтгэж болохоос нэгэн тэмдэг. Зарим хүмүүс шинэ байранд нүүж орохдоо байнга хэн нэгэн түүнийг ажиглаад байх шиг санагддаг. Тэгвэл битгий үүнийг үл тоогоор өөр ямар нэгэн тэмдэг илэрч болох юм. 4. Агаар хүндрэх мэдрэмж. Зарим хүмүүс сүнсийг эргэн тойрондох өөрчлөлтөөр мэдэрдэг бөгөөд ямар нэгэн зүйл дараад байх шиг. Эсвэл амьсгалахад хэцүү болох гэх мэт. Агаар дах гинтийн өөрчлөлт нь сүнсний өөрийгөө илэрхийлэх нэгэн арга аж. Гинтийн энэ өөрчлөлтийг энгийн хүмүүс ч мэдэрдэг. Тиймээ түүнтэй хамт амьдарч байгааг илтгэх яахын аргагүй шинж тэмдэг мөнөөс мөн 5. Чимээ, та ямар нэгэн тайлбарлах боломжгүй чимээ шууган бүр шүглдэг чимээ сонсч байна уу? Чимээ бүхэнд учир шалтгаан бий. Сүнс өөрийгөө оршин буйг мэдүүлэхийг хүсэж байна. Мэдээж гэрийн тавилга янз бүрийн зүйлээс дуу чимээ гарч болох юм гэвч заримдаа хаанаас гараад байгааг тайлбарлах аргагүй байдаг шүү дээ. Ихэнх сүнснүүд хүний чихээр сонсох боломжгүй дуу чимээ гаргадаг бөгөөд үүнийг тусгай багжаар хураан авдаг. Гэвч тэдгээр сүнснээс ялгаатай полтергейст буюу шуугантай сүнснүүд хэмээн нэрлэгдсэн сүнснүүд нь хүнд сонсогдохоор аимшигт дуу чимээг гарган илтгэв зүйлсийг шөнөөр авч шидэлдэг ажээ. 6. Агаарын температурын өөрчлөлт, агаарын температурын гинтийн өөрчлөлт. Энэ бол өөр нэгэн сүнс таны ойр байгааг мэдэх тэмдэг юм. Хэрвээ та өрөөнүүдийнхөө дундуур явах юм бол зарим өрөө чинь бусдаасаа хамаагүй хүйтэн байх болно. Эсвэл яг л нэг газраар явах тоолонд таны эргэн тойронд хүйтэн оргих шиг танд мэдрэмж төрнө. Тэгвэл энэхүү хүйтэн оргих явдал нь таны air condition оос болсон хэрэг огт биш. Заримдаа сүнснүүд таны эргэн тойронд ирэх үед агаар хүйтэн болдог. Сүнснүүд эргэн тойрондох энергийг сорж агаарыг хүйдрүүлдэг аж. Заримдаа гэрийнхээ хаа нэгтээ алхахад гинт хүйт орогдог гэвч бусад газраа хэвэн байдаг бол энэ бас нэгэн сүнс байгаагийн тэмдэг болох аж. 7. Эд зүйл өөрөө хөдлөх, танаас хол байх зүйлүүд хэн нэгний туслалцаагүйгээр хөдлөх. Хэрв ийм зүйл болсон бол та даруй ойндоо тогтоож авах хэрэгтэй. Хэрвээ та ямар нэгэн зүйлээр баттай хаа тавьснаа мэдэж байгаа боловч энэ зүйл амьд бие түрээгүй байхад өөр газарт байвал энэ яахын аргагүй чихтэй зүйл танд тохиолдоод байгааг гэрчилнэ. Заримдаа та өөр өрөөнд байхад хаалга онгоох, хаах, эсвэл ширээн дээрээс ид зүйлс унах энэ бол яахын аргагүй тэд оршин буйн тэмдэг. Та ямар төрлийн сүнс энэ зүйлийг хийдэг талаар олж мэдэх хэрэгтэй болов уу? Зарим нь хортой уршигтай сүнс байж болох юм. 8. Танд хүрэх шиг, хажууд чинь хинч байхгүй үед хэн нэгэн танд хүрээд байх шиг санагдах, эсвэл арьсан дээр чинь хаанаас яаж үүснэ үл мэдэгдэх ямар нэгэн тэмдэг үлчгсэн байхыг та анзаарч байсан уу? Хэрв тийм бол энэ бас өөр нэгэн хоёр дахь ертөнцийн этгээд тантай хамт амьдарч байгааг илтгэх тэмдэг юм. Заримдаа ямар нэгэн үстэй зүйлээр шүргээд авах шиг, тань руу үлээх шиг, эсвэл танд хэн нэгэн хүрэх шиг болвол та болгоомжтой байх ёстой. Гэвч яран дүгнэлт хийх гэсний хэрэггүй танд юу хүрээд байгааг мэдэх хэрэгтэй таны өөрийн үс байж болох юм. Таны бие дээр санаандгүй ямар нэгэн тэмдэг үлдэх. Зүгээр байж байхад хөхрөх, бүр юунд ч хүрээгүй байхад таны гар бие чинь зүсэгддэг бол энэ маш аюултай буг чөтгөр тантай хамт байна гэсэн үг. Хэрв байдал хурцдвал та муу сүнснээс хэрхэн өөрийгөө аврах талаар эртхэн бодох хэрэгтэй. Энэ сүнс ганцаараа байхад маш аюултай. 9. Гинтийн ааш зангийн өөрчлөлт хэдийгээр цөөн тохиолдохч ямар төрлийн тэмдэг илэрснээс шалтгаалж тантай маш муу сүнс амьдарч байж болох юм. Гэвч энэ сүнс гэхээсээ илүү чөтгөр аж.
Заримдаа муу сүнснүүд байшинд амьдарч байгаа хүмүүст уур хорсол, айдас хүч төрүүлэх. Бусад төрлийн ааш замгийн аимшигт өөрчлөлтийг бий болгодог. Хэрвээ байдал биш байгаа бол ад сэтгэрийг зайлуулах үйл хийх шаардлагатай. 10. Чих худалчнууд үнэнч таны гэрт сүнс байгааг мэдэх төгс арга бол сүнсийг өөрийн нүдээр харах юм. Сүнснүүд өөрийгөө байгааг танд мэдрүүлэхийг хүсч байдаг. Хэрв таны хараа хурц бол тэдний сүмэлцэх дүрсийг харах боломжтой. Чих худалчнууд үнэнч хэрвээ та тэдний сүмэлцэх дүрсийг харах мэт санагдсан бол энэ нь таны гэрт сүнс байгааг нотлох тэмдэг юм. Заримдаа сүнс өмнө амьдарч байсан бүтэн биеэрээ үзэгдээд алга болох тохиолдол байдаг. Жирийн л нэг хүний дүрс харагдаад өнгөрөх боловч дараагийн удаа аимшигтай цонхисан, шархацсан, цусаар будагдсан, эсвэл яг тухайн үеийн үхлийн байдлаараа үзэгдэж болно. Энэ нь эдгээр хүмүүс аимшигтайгаар ухсныг гэрчлэх баримт юм. Жишээ нь дэлхийн 2 өр дайны үеэр ам үрэгдсэн цэргийн ангийн нэгэн хүн одоо үед яг ам үрэгдэхийнхээ өмнө дайны талбар руу яаж явсныг харж болох юм. Эдгээр дүрс тэр газраа дахин үзэгддэг байна. Яг л видеог дахин үзэж байгаатай адил. Гинэт өгсөн хүмүүсийн үххийн өмнөх үйл явдал орчин тойрны эд зүйлстэй шингэн үлддэг аж. Энэ хүрээд манай энэ удаагийн дугаар өндөрлөж байна.